За нэг хүн орж ирж байна. Сайн уу? За өдрийн мэнд хүргэе. Амралтын өдрийн мэнд хүргэе. За сайн байцгаана уу? Амралтын өдрийн мэнд хүргэе. За дөнгөж сая хагас бүтэн сайны Nanas Kids Club клубын хагас бүтэн сайны анги 2 цагийн хичээл ороод харж байна. За хичээл дууссаны дараа шавнараа эцэг эхчүүд нь хүлээлгэж өчгөөд 8 та бүхэндээ 5 сарын элсэлт болон 5 сарын элсэлтэд зориулагдсан суглааны талаарх мэдээлэл хүргэх гээд ороод ирлээ. Батцрын их бат сайн уу хичээ гэсэн байна. Сайн уу? Чи сайн уу? Батцэнгэл цэнгэлээ сайн уу? За, суглаа маань зарлагдаад ердөө 2 хонж байна. За, түрүү сард 1000 төгрөгөөр суглаа зарлаад 29 хүн оролцоод тэндээс нэг азтан шалгаруулж Nanas Kids Club буюу Нанагийн клубын хүүхдүүд гэсэн драмын дугууланд маань 500 мянган төгрөгийн үнэтэй сургалтанд маань ердөө 1000 төгрөгөөр суглаанд азтан болоод суралцаад явж байна. За тэгэнгүүт 5 сарын 3-нд эхлэх элсэлттэй бас ялгаагүй зүгээр миний хөө. Зүгээр штэ. Манай нэг шав надтай цог харих гад хүлээгээ сууж байгаа. 500 мянган төгрөгөөр яг эцэг эхчүүдтэйгээ ярилцаа зөвлөлт өгөөд орох боломжтой хүүхдүүд маань төлбөрөө төлөөд 5 сарын 3-наас хичээлдээ явах боломжтой. Эсвэл за ээж автаа зөвлөлтөд үнэхээр санхүүгийн байдалд басны үнэхээр те боломжгүй байгаа хүүхдүүд маань нэг суглааг 50000 төгрөгөөр худалдаж аваад 5 сарын 2-ны 21 цагаас шууд одоо Nana пэйжээр шууд дамжуулах лайваар одоо 10 хүүхэд, магадгүй 5 хүүхэд, магадгүй 1 хүүхэд азтан болж Nanas Kids Club драмын дугууланд маань 1 сарын турш үнэгүй суралцах хэрэгтэй болно. Хичээллэх байршил Вагзалын барс зах байдаг штэ. Барс зах одоо энэ хойно харагдаж байна. Барс захын яг чанх эсрэг талд, замын эсрэг талд BSP төвийн 3 давхарт 302 тоотод 7 хоногийн 2 дахь 4 дахь өдөр 14 цагаас 16 цаг хүртэл хичээлж байна. Үдээс хойш хичээлтэй хүүрхнүүд маань хагасаа бүтэн сая өдрийн 12 цагаас 14 цагийн хооронд хичээл нь орж байгаа шүү. Ийм 2 анги байгаа. Сүлдээ амар төвшин сайн уу? Лавга сайн уу? Мухбатар мууба сайн уу? 27 авсан байна. За, амралтын өдрийн мэнд хүргье. Амралтын өдөрт чинь зариулаад Nana лайв хийж байна. Орох лайв. За, Nanas Kids Club-ийн хагас бүтэн сайн ангийн 12 цагийн сурагч. Тий. Оюун заяа маань байна. За, бид хоёр удахгүй харина. Ер нь бол эцэг ихэнх шавнырын маань бол эцэг эхчүүд нь завтай цагтаа үеэрээ ирээд авцгаачдаг. Хэрвээ үнэхээр завгүй нөхцөлд бол яг хөтэ танаа наны хичээл тараад хөргөж өгнө шүү тийм ээ. Гэтэ за дараа хийе. Тэгэж ярьдаг. Сайн уу инхрэлээ. Мэдээлэл авлаа баярлалаа гэж байна. Зүгээрээ пүүжээ. Гүн бэлэг бат тогтгоо сайн уу? За 29-лээ үзэж байна. За намайг штэ Facebook дээр ингээд 20 хэд 30 хэд нэг их хүсрээл 100 хүн л үздэг юм дөө. Лайк дээр намайг хэдэн хүн үздэг гэч. Оюука. Хамгийн багта 500, 600, 700 бараг 1000 сая. Хотлоо 1000 гаруй үздэг штэ. Хүүхэн мөө үздэг. Хүүхдүүд айгуу сайн үздэг штэ. Хялгандад амар гал гарч байна уу? Яна за гайг өнгөрөөсөө залбираа сүлдээ амар төвшин ямар амар юм бэ? Тэгнэ энэ хавар хуурай шилтийн үеэр заваарсан юмнууд ингээд энэ тэнд ил гал гаргаад төмөр болгочихж байгаа штэ баларсан юм бэ. За 27-аа үзэж байна. Nanas Kids Club драмын дугуйл маань ерөөсөн анх энэ 4 сарын 8-нд үйл ажиллагаагаа нээгээд ямар ч байсан 2 анги гаргаад өглөө ордог хүүхдүүд маань үдээс хойш 7 хоногийн 2 дахь 4 дахь өдөр 14 цагаас 16 цаг хүртэл хичээлж байгаа. За өдөр ордог өглөөнөөс орой хүртэл ч юм уу хичээлтэй эсвэл өдөр ордог ангийн хүүхдүүд маань хагас бүтэн санд 12 цагаас 14 цагийн хооронд хичээл нь орж байгаа. За драмын дугуулын учраас угаасаа ойлгомжтой жүжиглэх уран чадвар, тайсны яриа, тайсны хөдөлгөөн
сэтгэл зүй, ёс зүй гэсэн одоо хичээлүүд ерөөдөө орогдож байгаа. За ямар ч гэсэн 4 сарын эсэлтээр бол ямар орж ирсэн шавнар маань бол маш сэтгэл хангалуун байгаад 8 нас баяртай байна хувийн зүгээс. За 5 сарын эсэлт дээр сард 8 удаагийн хичээл 2 цагаар орно. 7 хоногийн 2 өдөр 2 дахь 4 дахь болон хагас бүтэн сайнд хичээлж байна. Сарын төлбөр нь 500 мянган төгрөгийн үнэтэй. За бас ялгаагүй уламжлалт ясаар 4 сард нэг азад нь тодруулсан. Яг бол 29 шиг суглаа борлогдсон байгаа. За энэ сарын суглаагаа би 5 мянган төгрөгөөр үнэлээд нэг суглаа 5 мянган төгрөг. Яаж ороод ирсэн? Оо тийм үү. Сайн уу оюун цайг ээж. Хин гэж хараад. Мөнгөсрөн хаяа амжилт оюун цайг ээж. Хөдөөнөөс үзэж байна гэж. За. Би тэр давгүй сайхан ихний ижил дажгүй сайхан болчвол сууж байна. Одоо нөө шавнрын маань ээж аавнууд нь ирээд авсан тийм ээ гадаа. Оюун цай битээр зүг нэг учраас удахгүй лайв дуусчихад харин да. Сайн уу мэдээлэл авч нэм давчин гинэ. За мэдээлэл өгөө сууж да нэм давчин минь. За 5 сарын 3-нд Nanas Kids Club буюу Нанагийн клубийн хүүхдүүд драмын дугуйлан маань 5 сарынхаа эсэлтийг авах гэж байна. За эцэг ихтэйгээ аав ээжтэйгээ том хүмүүстэйгээ зөвлөлдөж ярилцаад 5 сарын 3-наас одоо 8 удаагийн 1 сарын хичээл маань 8 удаагийн хичээл байгаа. За нэг хичээлийн үргэлжлэх хугацаа 2 цаг. 7 хоногийн 2 дахь 4 дахь өдөр 14 цагаас 16 цаг хүртэл өдөр орж байгаа хүүхдүүд маань хагас бүтэн сайд 12 цагаас 14 цагийн орд хичээлүүд орж байна. За тэгээ сарын төлбөр нь 500 мянган төгрөгийн үнэтэй. Гэвч одоо бас яг 500 мянган төгрөг төлөөд ороод ирэх гэдэг явах хүсэл сонирхол ихтэй байдаг. Аав ээжийн боломж бололцоо муутай байх юм бол за суглааны хамар хүрээг хэр их хүн орохоос шалтгаалаад 8 10 азтан 5 азтан 1 азтан зэрэгээр ингээд 5 сарын 2-ны өдөр 21 цагаас шууд лайваар тодруулна. Нэг суглаа 5 мянган төгрөгийн үнэтэй. Суглаанд оролцохдоо дээрх миний одоо гарчхан дээр бичсэн байгаа миний данс руу 5 мянган төгрөгөө ийгээд гүйлгээний утгаан дээр хүүхдийнхаа нэр болон эсвэл өөрийнхөө нэрийг бичээд утасны дугаараа бичээд ингээд оролцох боломжтой. За түрүү 4 сард бол 1000 төгрөгөөр суглаа зарлаад хамар хүрээ бол маш бага байсан. Би бол 1000 төгрөгийг за хүнээс гараа яваад азтан болохгүй маа гэхэд хүний данснаас гараа яваад арай гарцгүй надад 1000-аараа олноороо цугдвал илүү ашигтай даа гэж бодсон 29 хүн орж ирсэн. Тэгээ хүүхдийн бас урам зориг тийм ээ хүсэл тэмүүлэл байна. Тэрийг бодцож үзээд 1000 төгрөгийн азтан тодруулж одоо 4 сарынхаа хичээлд хамрагдуулаад явж байгаа. Насны хязгаар 7-оос 17 нас хулаа. За ингээд суглаанда идэвхтэй хамрагдаж оролцоорой. Одоо бас зай байна тийм ээ 5 сарын 2-ын хүртэл. Суглаанд идэвхтэй оролцоод хэрвээ хамар хүрээ сайн байх юм бол 10 азтан тодруулах нь. 500 мянган төгрөгийн сургалтанд ердөө 5 мянган төгрөгөөр азтан болж орж ирэх боломж байна шүү. За хэрвээ гайгүй амьдралын одоо бас бололцоо санхүүгийн болцоо гайгүй байна. Үр хүүхдээ явуулъя. Хүүхд нас өсөх сонирхолтой явъя гэж бодож байгаа бол 500 мянган төгрөгөө төлөөд 5 сарын 3-нд эхлэх Nanas Kids Club драмын дугуйлангийн маань үйл ажиллагаанд нэгдэж гишүүнээр элсэх боломжтой байх нэ. За, дайлан бэлдэц Япон торгон алчуур гэж байгаа юм болоо. Хай. Баяра сайн уу? Бадраг маа сайн уу? Оюка оюун эрдэнэ сайн уу? Яна миний нус гооч готой сайн уу? Би нэг муухай ханаад бас хөрөнгө алдаад гайг болсон. Гайгүй шүү бас. Яг хоо дархлаа өндөртэй л байна. За, Nanas Kids Club-ийн маань үйл ажиллагаа эхлээд 1 сар болж байна. Амжилттай сайхан явагдаж байна. Гарын 10 хуруунд багтсан сайхан шавнартай боллоо. За харгын маань ерөөхдөө консерт төлөвлөгөө бол за яг дундажлаад бас хүнд чинь нэг ойролцоогоор авдаг штэ нэг 10-аас 9-өөс 15 насны хүүхдүүдэд илүү тохиромжтой байгаа. Тэгээрээ инх маа суглаанд оролцоорой. За лайв дуусгаар зэрэг Нана өөрөө хувийн хаягнаас болон Нана пэйжээсээ ерөөхдөө тодорхой мэдээллийг энэ одоо хин инээгээд байгаа юм бэ? Инээж гарчихгүй дээ. Ерөөсө хинт ч гай болоогүй ажиллаа хийгээд явж байгаа шүү. Хүн болгон өөрийнхөө чадах зүйлсээрээ бусдад дэм болох дээрээс нас өөрөө амьдрах гэж хичээж байна. Тэгэхээр нэгнийгээ шоолж, даапаалж, доромжлохоос илүү бас дэмжээд өгвөл дэмжиж чадахгүй үнэхээр таалагдахгүй зүгээр алгасч сураарэ. Манай монголчуудаа миний Монголын арт түмэн гэж гуйаа. За 14 цаг 42 минут болсон байна. Ердөө 8 минут лайв хийчихэд лайва дуусгая. Өглөөнөөс хойш тийм ээ хичээлтэй байла бид нар.
Сайн уу өдрийн мэнд хөөрхнөө чинь. За өдөөс хойш өнөөдөртөө бас манай Nanas Kids Club драмын дугуулангийн хүүхдүүдийн жижигхэн рил бас орон та бүх үзэл сонирхоорой. Би ч бас тэгээд их хүүхдүүдийн дадлага авсан. Буянтай хүн юм. Дандаа авьяаслаг мундаг хүүхдүүд манай дугууланд орж ирж байгаа. За авьяас мутайчсан хамаагүй. Нананастай хөгжүүлээд үгүй. Сайн уу одоо өдрийн мэндэ. Суглаандаа оролцоорой одоо түрүү сарын суглаанд оролцсон манай үзэгч орж ирж байна. Дажгүй бас би ер нь бол Nanas Kids Club драмын дугуулангаа ингэж утсан байхгүй юу заяа. За яг төлөвлөлөд явж байгаа маань юугүй энэ хавар одоо ингэж хичээл хүүхдүүдийн хичээл тарах гэж байгаа юм чинь хийгээд явах тийм ээ. Намар 9 сард болъё гэж бодсон. Тэгээд яалтчгүй бас нэг манай нэг найз нар манай их чах нар шахсан байхгүй намайг нөгөө нэг шөрөвтөн гэж яддаг л сумлаад чи чаднаа одоо эхлэе гэдгсэн байхгүй. Тэгээ багш нь эхэлсэн байгаа. Тэгээ бас шамнар маань бас ерөөхдөө хичээлдээ дуртай, хичээлдээ идэвхтэй байгаад багш нь тун их баяртай байгаа шүү. Тэгээд ингээ харуулдаг. За. Араарэ. Зүрхээ дарч байгаад хаахаага дарчлаа гинэ. Тэгээд галтаад байдсан шүү. Тэгээд их маа минь ингээд хаахаага дарахаарч миний зүрх зүсэгдэх шиг л болох юм аа. Хаахаага дарахаар айгүй имзгэлдэг батсан байл ш. Одоо нөгөө угаасаа хаваршаад байгаа гэлөө би ч өөрөө бас мэлхиний орд. Тэгээс одоо бас 40 руу төгөж байна. Тэгээд айгүй имзэг мэдрэмтгий ийм болоод байгаа. Баярлаа. Тайлбар хийсэнд баярлалаа шүү их маа. За 28-уулаа үзэж байна. За Nanas Kids драмын дугуулан байна. Нанагийн клубын хүүхдүүд драмын дугуулангийн үйл ажиллагаа 5 сарын эсэлтээ авч эхэлсэн байна. 5 сарын 3-нд эхний хичээл орно. За 8 удаагийн сард 8 удаагийн хичээл орогдно. 7 хоногийн 2 дахь 4 дахь өдөр 14 цагаас 16 цаг хүртэл хагасаан бүтэн сайнд 12 цагаас 14 цаг хүртэл хичээлүүд ингээд 2 ангиар явагдаж байгаа. Яагаад бол өглөө эрт ороод үдээс хойш ерөөхдөө цагтаа явдаг хүүхдүүд маань 7 хоногийн 2 дахь 4 дахь өдөр 14 цагаас хичээлэх боломжтой. За өдөржингөө хичээлтэй байдаг хүүхдүүд маань хагас бүтэн сайнд 12 цагаас 14 цагийн хооронд 2 цаг үргэлжлэх хичээл маань хамрагдаж байгаа. За сарын 8 удаагийн хичээлийн оролт маань нийлээ 500 сая төгрөгийн үнэтэй байгаа. За одоогоор бол 4 сарын эсэлтийнхэн маань маш идэвхтэй хичээлтэй ирээд хичээлдээ дуртай байгаа учраас Нананаас урам зориг эрч хүчээр дүүрэн байна. Сайн уу цацка цацаши гинэ төр магнаа холонгоо сайн уу баярлалаа сүлдээ. За тэгэнгүүт эцэг ихтэйгээ үнэхээр ярилцаж тохироод хүсэл тэмүүлэлтэй ингээ байгаад байдаг. Үнэхээр бас 500 сая төгрөгийн боломж байхгүй хөөрхнүүдтэй Нанаас боломжит суглааг одоо бий болгоод өчигдрөөс эхэлсэн байгаа 5 сая төгрөг ердөө нэг солоо 5 сая төгрөгөөр авч болно. Хэдэн суглаа авч оролцож болно нэг хүн те. 5 сая төгрөгөөр нэг суглаа аваад гүлгэний утга дээрээ нэрээ эсвэл хүүхдийнхаа нэрийг охиныхоо хүүгийнхаа нэр эсвэл та өөрийнхөө нэрийг бичээд утасны дугаараа тэмдэглэснээр 5 сарын 2-ны 21 цагаас шууд дамжуулалтаар за суглааны хамар хүрээг хүний тоог харж байгаа тийм ээ 10 хүн азтан тодорох нь уу 5 хүн азтан тодорох нь 1 хүн азтан тодорох нь уу Нанаа тухайн өдрөө яг лайваар шууд дамжуулалтаар та бүхэнд харуулж агаад яг чистний цэврээр одоо энэ яг шударгаар тийм ээ азтнаа тодруулна. 4 сард ирсэн 1000 төгрөгийн суглаан дээр нэг азтан тодорчсон одоо хичээлдээ амжилттай яваад байж байгаа. Миний ойрын лайв, миний бүх үйл ажиллагаа хүмүүсийн нүдэн дээр ил тод ямар ч тийм чийтэлсэн, хуурсан, мэхэлсэн зүйлгүйгээр ерөөхдөө явагддгаараа илүү давуу талтай. Тэгээ нөгөө энүүгээрээ л гарч ирлээ штэ гэдэг чинь Нанаа чи ерөө шударгаараа л гарч ирлээ штэ. Үздэг байнгын үзэгчд маань бол бүгд мэдж байгаа. За, Улаанбаатарт 14 цаг 46 минут болсон байна. Нийтдээ 19 хүн болоо багасчлаа. За яг лайва хадгалаад үлдээчээ суглаандаа идэвхтэй оролцоорой. Суглаа 5 сарын 2-ны 21 цаг хүртэл явагдана. 1000 төгрөгөөр яг ахиад зарлж болох л байсан л да. Яг нэгдүгээр бас энэ чи хүний хүч хөдөлмөр байна тийм ээ. Хоёрдугаар та бүхэн чинь 1000 төгрөгийг зарлаад ч тэгээд жоохон үл ашаад юм уу нэг 1000 төгрөгнүүд чихнийх нь хажуугаар арай л юм хөнгөн өнгөрөөд байгаа юм уу? 29 хүн оролцсон. Тэгэхээр зэрэг Нанаа нэгдүгürt өөрийгөө үнэлж байна. Үйл ажиллагаа явагдаад үйл ажиллагааны одоо юу гэдэг чинь үр дүн маш өндөр гарч байгаа учраас суглаагаа 50000 төгрөг болгосон. За тэгээ хамар хүрээг нь харж байгаад бас арай эрт эхлүүлсэн 4 сарын дундуур суглааныхаа ерөөхдөө зарыг тавиад эхэллээ. Яг бол 4 хоногийн өмнө тавьсан чи 29 хүн оролцсон. 50000 төгрөгөөр 500 сая төгрөгийн драмын дугуулангийн эрх аав гэдэг бол за эцэг эхчүүд нэгдүгürt одоо өөр хүүхдээ хөгжүүлэхэд бол тэр байтугай мөнгө төрөө зарцуулж байгаа.
Хоёрдугаар тийм бол 5,000 төгрөгөөр бас 500,000 төгрөгийн драмын дугуйлт 1 сар үнэгүй суралцуулах эрх авна гэдэг бол маш том боломж. За бүх зүйл шударга явагдана. Энийг дахин хэлье. Тэгээ лайв хадгалаад үлдээ. Та бүхэн өөр дээрээ бол нэг групп руу шеэрлээд өгвөл найнаа маш их баярлнаа. Тэгээ найнагийнхаа хүч хөдөлмөр хичээнгүйлэн ажиллаж байгааг үнэлж хүндэлж байгаа та бүхэндээ маш их баярлалаа. Цаашдаа хичээх болно. Бид тэд угаасаа үйл ажиллагаагаа маш өргөн хүрээтэй, идэвхтэй явуулж байгаа. Цаашдаа ч явуулна. Баярлалаа одоо. Маш их баярлалаа. Баярлалаа инхмаа. За лайв хадгалаад үлдээ чи өнөө орой арай амжих бах. Маргааш ахаад лайв оруулцгаа. Ер нь бол тэгээд суглаад дуустал найнаа өдөр болгон мэдээлэлээ тараагаа лайв хийх болно. Мэдээж хүн хөдөлж, хөдөлмөрлөж, харуулж, хандлт авах гэж байж угаасаа тэгээд хүмүүсийн чих сонорт хүрдэг. Тийм ээ? Мэлмэд хүрнэ. Чихи чи юу гэдэг үлээ? Сонордох. Тийм, сонордох зөвлөлт мэлмэд хүрнэ. Тийм болохоор зэрэг идэвхтэй ажиллах хэвээр. За яг баг зэрэг сөрөг байгаа хүмүүст бол гомдохгүй. Гэтэ хүн болгон хөдөлж, шударгаар хөдөлмөрлөж байж, хөдөлж байж, шудраг байж ер нь бол амьдрал цаашдаа зөв байж, зөв зэгцэрдэг, ажил үйлс дэлгэрэн бүтдэг байгаа. За ингээд оюука бит хоёртай зүг байсан. Та бүхэндээ баярлалаа.